одоогоос 7-8 жилийн өмнөх би таны саяг тантай ярилцахаас өмнө таны өмнөх ярилцлагуудыг ер нь уншсан. Яг Unicode-тэй холбоотой та түрүүн захин хэл шинжилгээ гэж ярьжсэн те. Unicode-тэй холбоотой монгол бичгийг бидний нэг одоо хүснээс арай өөр одоо нөхцлөөр оруулах гэдээсэн гэдэг. Энтэй холбоотой та тэр түүх аягүй сонирхолтой байхгүй. Тэрийг та ингээ гой товч яриад одоо ер нь тэр асуудал одоо ер нь яаж шийдэгдсэн байгаа вэ гэдгийг та ер нь өмнөх ер нь одоо дурдаг байгаа юм байна энд. Тэр талаар таньс мэдээлэл авах. Та товч тэрийг яриа. За энэ бол одоо аягүй харамсалтай түүх байгаа юм да. За бас тэгээ яг ярих юм бол их олон өдөрч болж магадгүй туйл сайлах хэмжээний. Энэгээр одоо баг түүхэн ном бичих юм бол юу болох юм бэ тэр. Асуудал бол бас нэлээд төвхтэй. Анх бол Unicode-д Монгол бичгийг оруулсан одоо баг гэх юм уу те Монголын талаас ажиллаж исэн одоо Эрдэнэ Жимэг гэгч байна. Англи үнтэй суугаад одоо Англид амьдарч байгаа. Тэр хүн надад за дээр үед бид нэг ингэж сударч гэдэг програм хийж исэн юм аа. Принтерийн фонд байдаг. Тэр принтерийн фонд ачаалаад монгол бичгээр ингэж хэвлэдэг юм програм хийсэн гэдэг. Үнэхээр супер програм байсан. За тэгтэл энэ нэг одоо ингээд сүүлийн Windows нь гарч ирээд тэр чин DOS орчинд ажилладаг юмсаа. За тэгээ Windows нь гарч ирээд нэг TTF гэдэг фонтууд гараад ирлээ тийм. TTF болгомоор байна. За окей болголоо. Тэгээл байжсэн чил. За бид нар ингээд Unicode-ыг одоо гадаад монгол бичгийг ингээд кодлоод оруулсан. Тэгээд ийм асуудлууд гараад байна. Энийг яатсан сууж гэдэг юм. Ингээд нэлээд тийм програмчлах алгоритм техникийн асуудлууд нэлээ. Фонтын технологийн асуудлууд нэлээ асуужсан. Намсраа өгшөөс байна. Бас багийнх нь гişүн байсан. За тэгээд тэр хуучууд бол намайг ер нь энэ бол суурийг нь бол бид нар бол тавьсан. Одоо цаашаа яг ингэж хэрэглээнд оруулахад нэг л сан явж өгөхгүй өр монголчууд бөөн тэнд бас асуудалтай тий. Явсараа гал бараг одоо ингээл өр монголд бичих нь хоригдлоо шүү дээ. Болцсон шүү дээ, орцсон шүү дээ. За тэгэхээр тэрний ч бас хамгийн том шалтгаан тэр болсон байхгүй. Нөө коучлоод огтчих чадахгүй. Бас тий. Чинь амар хүнд асуудал, техникийн хувьд хүнд асуудал биш байхгүй. А-г нэгээр B2-оор гэж байгаатай л тунд өсдөө шүү дээ. Тэгэнгүүт зарим нь болохоор B-гийн энэ дээдлийн зураасан таслаад гидсэн ингээд таслаад ингээд 2 код өгчиж гэдэг юм тий. Энэ л маргалцсан асуудал гэсэн үг. За тэгэнгүүт алдаа нь юу байсан бэ гэхээр одоо нөгөө 90 үгийн ка им үгийн г тий хоёулаа л г үсэг. Гэхдээ дүрсийн ямар ялгаатай байдгийг бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ тий. Тэрэн дээр жишээлбэл үсгэл нэг л үсэх юм чинь ингээл нэг код өгцөө. Тэгээд хоёр өөр ингээд ерөнхийдөө нөгөө character биш letterийг яцсан байхгүй. Кодлайцсан. Тэгээ бид нар хараад за энэ бол болохгүй тий. Энэ бол character болгож өөр үсгэн нэг боловч character нь хоёр юм байна тий. Тэгэхээр энэ бол хоёр өөр код таах хэрэгтэй. Тэгэхээр ингээд хэг хоёр дээр хоёр код утчихж байгаа. Тэгснэ баахан гидснүүдийг ингээ ялгцсан. Тусдаа гадт. За үсгээр кодлсон чи аргагүй л тий. Тэр бас одоо үнэхээр аргагүй тий. За тэгэнгүүт нөгөөдөл нь ингээ харахаар ингээ адилхан визуал ингээ ambiguity гэж ярьдаг. Одоо үсгийн дүрл үсгээд идэг. За энэ асуудал бол бас ингэж болохгүй юм. Ер нь нэгтгээд ер нь асуул яасан Unicode руу бас хандсан. Тэгсэн чи одоо ер нь нэгэнт орцсон юмыг бол одоо өөрчлөх болон гасах гэдэг бол одоо баг боломжгүй зүйл. Нэмж бол анханаас одоо суур концепц нь өөрөө тэгж Unicode бол зохиогдсон тий. Тэгэхээр одоо наач юм бол яг харин тэр дутуу ерөөсөө одоо нэмдэг ч юм уу яадаг ч. Тэр бол боломжтой. За тэгээд нөгөө хідэн гидсүүдээ ялгах харахгүй болоод гэсэн нөгөө дүрсийн л ялгахгүй л өөр зам байхгүй. Тэ? За тэгэхээр нэг иймэрхүү маягаар л засвар хийхэндээ гээл. Ингээл маргаан одоо амар өвсөн штэ. 2013 оноос хулал 18 9 оны хүртэл. Тэгээд техникийн үед бид нар Unicode-той одоо Silicon Valley сангас одоо энэ юу тийм болоо алтаад бол зөндөө уулзалт хийсэн. Олон уулзсан. Тэгээд Unicode-ийн гишүүд гэдэг чинь одоо тийм Microsoft, Facebook, Apple, Adobe гэл томчууд бүгд оролцдог. Тэд нартай ч л одоо ер нь хамт зугаал маргалдсан шүү дээ. Ингэж болохгүй, тэгж болохгүй, ингээ тгий. Ингээл одоо хэдэн чинээч л оцолтов да. Тэгэл байсгаал бас Бээжин Хөготод ч бол Монгол өөр монголчуудаа бас ярина те. Ингэж энэ тэгж ингээд л явахгүй гэл.
Тэгэл энэ маргаан чинь 304 жим босороо сүүлдээ техникийн хувьд бол ингэж засахаас өөр зам байхгүй бид нар яг онлын хувьд баталж байгаа байхгүй. Энийг бол инкээс өөр зам байхгүй ямар ч боломж байхгүй тий. Одоо ингээл нэг ирэмэн ингээл нэг үг бичгийн тулд фонтон дотор шалгаа сууж идэг юм гэж хаа бах тийм чинь удахгүй юм болж байгаа байхгүй. Одоо тэгтэл одоо энэ Mongolian IT bond мод яг тийм шүү дээ. За тэгэл яг гадны энэ одоо Microsoft гэдэг юм уу энэ компаниуд ч юм бол нэгдүгээрт улс орны энэ одоо стандартыг respect энэ хоёрдугаарт Unicode л яг яазаасан консорциумынхаа одоо юг дагна таблицыг. За гуравдугаарт тэднийг хинч одоо юу гэдгийг улс төрөөс бас яаж чадах нөлөөлж чадах. Тэр хувийн компани тий. Ингээл энэ үгээр явна. За тэгэхээр Unicode л яг л хөрөөс учраас нэлээд үтсэн. За тэнгууд Unicode өөрөө дараа нь асуудалд орж ирсэн байхгүй. Одоо Монгол бичгч аль 2000 онд ингээ орчих. Яхаар 2019 он ч идэх гэж 20 жил орох тийм. Юу гэсэн үг юм бэ? Энэ удахгүй зүйл болж байгаа. Тэгээ Unicode чи яг тэрийгээ ч ер нь мэдчихсэн учраас 13 4 оноос ахвал маш идэвхтэйгээр энийг зохиолохгүй ажиллаж байсан. Тэгтэл нөгөө хятад өөр монголоор хуваагдаал тий. Ийм биш тийм биш тэгэн ингээл баахан явлаа. Яс үлдээч одоо баг технологийн хүмүүсийн маргаан биш хэлний хүмүүсийн маргаан заргаан болоод явлаа. Тэгээ ингээ яваад ахаар чинь бүдгэрээд байгаа байхгүй гол асуудал юм. Хүн чанар нь. Тэгээ бид нар яг энэ 19 онд Монголд Unicode-ийн хурлыг хийж жишээ тийм байна гээл хөдөлцөөр байж энэ юм зохион байгуулах болол. За тэгэл official албан ёсоор бол тэгэл энэ захим яам байгуулагддаг байсан л дээ агентлаг байсан тий. Тэднийхэн тост хийгээд тэгээ бид нар бол яг хуваарай л нэг юм бас ярьж ижил тэр чинь хийхээр товлж нэг юм авчирч байгаа шүү дээ. Тэгээ хийсэн чинь нөгөө ер нь өөр монголчуудад агсан зөв юм шүү болоо зүйлдээ нөгөө чинь буцааны асуудалтай юмтай үлдэх гээд арчлаа. Монгол улсын одоо албан ёсны байр суурь нь тийм болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр нь бид нар бол бас нэлээд явцсан байсан учраас яг дандаа баталгаануудыг хийсэн. Нэгдүгээрт бид нар яг комплект солиушн буюу одоо тэр тунгаамал загвар гэдэг байгаа шинээр ингээд бүгдийн яг ингэж л готлоо тийм. Энэ л зөв. За зөвийг яаж баталж байгаа, бурууг нь яаж баталж байгаа. Бүгдийг нь харуулад за ингэж л яв. Гингүүтчил нөгөөдөл ч одоо нэг Монгол бичгийн маань эднэр одоо эвтэх гэдэг, нөмжлөх гэдэг юм байж болохгүй, тийм байж болохгүй. Тэр гидснүүд ч бүгдээрээ л адилхан байх хэвээр. Нэ тэрэг л за тэгвэл одоо тэрийн адилханаар нь үлдээлээ гэхэд нөгөө хийгээгийн асуудал яах вэ? Тэр чинь нэг л өс тэрийг тусад нь хоёроос алгах хэрэггүй болоод явчлаа. Ингээд нөгөө технологийн маань засварыг ерөнхийд нь бол одоо игнорчж байгаа байхгүй тий юм байхгүй. За тэгэл яг тэр хурлыг одоо ингээд сонсоод авах юм бол техникийн одоо юу гэдгийг мэтгэлцэн гэхээсээ илүүтэй улс төрийн мэтгэлцэн болчихсон. Ерөөсөө л улс төр. За сүүлдээ олон нийт рүү ч баахан сошиал проблем болчихсон. Жаах юм чинь зүгээр нэг кодчлын технологийн техникийн асуудал л шүү дээ. Тэгээ техникийн асуудлыг бид нөө техникийн асуудал, инженерүүд бол техникийн асуудлыг шийдсэн. Одоо болсон. За тэр улс төрчид нь улс төрийнхээ асуудлыг социологчд нь одоо тэр сошиал асуудлаа шийдэхгүй юм. Бидний хувьд л одоо энэс цааш одоо газар үгүй гихчээр өөрсдөө хэмжээнд инженерийн зүгээс бол бүрэн шийдээд тэгээ зөв гэдгийг батлаад баталсныгаа одоо Кирилл Монгол кемо хөрвүүлэгч хийж үзүүллээ шүү дээ. Энийн арч AI ажиллаж байгаа шүү дээ. AI-ыг ажилуулахын тулд бид нөр тэр код мод чинь зөв байж ижил машин чинь сурна шүү дээ. Тэ? Тэрнээс биш одоо тэр олон гидсээ чинь энд нь ингээл нэг хүн Монгол гэж бичсэн, Монгол гэж бичсэн, Монгол гэж бичсэн, Монгол гэж бичсэн. Зөрүүлээл ингээл өгөр хүртэл бичсэн шүү дээ. Монгол гэж бичсэн, Монголч гэж бичсэн. 27 янзаар бичсэн. Хоёр юм гидс орцсон бол. Тэгэхээр чинь эний чинь ийм юм нас ч юм л сурахгүй байхгүй. Тэ? Яг юу гэхэд уг нь нүдэрээ харахаар Монгол байгаа гэдэг. Цаад кодыг уушгаар 27 янз болоод дэг. Тэгэхээр ийм юм дээр ч одоо тэр ийм л оюуны модель одоо юу гэдэг нь дэлбэрнэ гэж юм байдаг. Сурж өгдөг. Хүнч байсан. Хэцүү шүү дээ юм те. Нүдэлжиж сурж байгаа байхгүй. Тэрнээс биш яг тэр кодоор нь таныг ч гэсэн одоо нэг яг үгдгийн Монгол гэж биччихэд 27 янзаар ингээд тэр биш дээ. Чи Монгол гэсэн үг шүү дээ. Ингээл тоглоом Монгол гэдэг яах вэ? Хүн ч гэсэн солиорно шүү дээ. Яг тийм асуудал үүсчихдэг байхгүй. Тэгэхээр энэ
Unicode-ийн асуудал бол яг Unicode-ийн төвшөнд бол шийдэгдээгүй дууссан юм байна тий. Шийдэгдээ. Таны хүсэж байгаагаар шийдэгдээгүй дуусчихсан. Миний хүсэж байгаагаар шийдэгдээгүй, өөрөөр шийдэгдээгүй. Аа. Өөрөөр шийднэ гэхэр чинь ер нь бол бодлогын хариу чинь нэг л зөв хариу нэг л байдаг шүү дээ. Арга нь өөрөөр байж болно. Окей тий. Гэтэ юу гэдгийг яг манай одоо яг энэ одоо natural тий арифметик дээр одоо 1 дээр 1 1 2 л үздэг. Тий. За яг одоо хурмаг том өөр одоо дээд логик төвшин математик ярих юм бол өөрөөр одоо тийм тооны source системээс солиод гаргах байх. Гэхдээ яг одоо үгүй аргатай системд ингээд нэг одоо үгүй энэ source чинь бол нэг л хариу гарна шүү зөв хариу. Тэгэхээр зөв хариу нь инээгээд байхад тэрийг зөвшөөрөх байгаа бол хариу буруу л байна гэсэн. Буруу бид нар буруугаар л явдаг. Тэгэхээр буруу юмыг буруугаар засаад ямар хэрэг байх юм. Тэгээ тэрийг бол Unicode бас мэдж байгаа шүү дээ. Тэр чинь одоо дэлхийн шилдэг экспертүүд сууж байгаа хүмүүстэй ч одоо бид нар юу ярих вэ? За тэгээ Unicode-ийн ч гэсэн энэ алдаа байгааг нь мэдж байгаа. Харин яаж засах уу гэдэг нь өөрөө сошиал асуудал болоод ихсэн учраас за та нар дотроо эхлээ очруулж байгаа тий. Дараа нь бид нар бол яг нэг ойлголоо. Окей. Та хэдийн тэр шийдсэнийг улс төр нийгмийн хувьд ингээд нэгдээд тий. Тэгээ одоо өмнө үүссэн бас дата мата ч баахан ингээд алдаатай юмуд үүссэн байгаа шүү дээ. Тэр мөрийг яаж засах юм? Одоо нэг гарга замаа олоод хөрвүүлэгчээ хийгээч гэдэг юм тий. За тэрнээс улдаар эхлээд ингээд нэг улс төрийн төвшөндөө ч юм уу ингээд Монгол улсынхаа нэг үндэсний стандартаа сайхан шинжилээд тэгээд нэг зүгт харчих. Тэгэхээр нь бид нар яг энэ чинь ингээд одоо юу гэдэг техникийн мэдээж хайгуул зүйл юм гаргах байх л да тийм. За энийг чинь бид нар батлая гэдэг. Ийм ингээд нөгөө нэг пассив байр суурь дээр ирчихэж байгаа юм. Тэгээ энэ ч одоо бас юм. Хятад Монгол хоёрыг муудалцуулсан байгууллага болчих бас хэцүү үү. Тэгээ эднэр чинь хоошоо суусан. Монголчууд нь бол хөөрсөн, аахан том барьсан. За тэгээд хийсэн юм байхгүй ярьдаг, үлддэггүй. Бүр яг тэн дээр чинь хурал дээр нь бүр Монгол улсын шинжилгээ ухааны академи ер нь нэг хийнэ минэ гэж хүртэл авсан шүү дээ бүр. Одоо нэрээ санчлаа. Гэхдээ тэгээ академиэс юу гар байхгүй сүулт яг хуу иргэдэл дараагаа юу хахад академи ерөнхийлөгч байхад бид нартай уулзаа за ер нь танах бол юм зөв юм байна. Дүүлээ хамтарч ажиллаа юм аюу зурья гэж бол харин хэлсээс ялчгүй зөвшөөрсөн. Гэхдээ эн чинь стандартаар нь батлаг байхгүй. Тэ? Стандартаар батлахад бид нар бол дэмжиж та ер нь бол техник шийдэл нь танахцсан байна гэдгийг л акцепт хийсэн. Тэрнээс биш. Гэхдээ уг нь бол одоо шинжилгээ ухааны академи акцепт хийчихэд байхад одоо нэг ганц хөв гээл болчихлоо асуудал бол тавьсан л байгаа шүү дээ. Тэгээ би одоо яагаад нэг ярихгүй юм хэрэг бид нар нэгдүгээр цаа байхгүй. Яг суур хэмэл байны олон одоо энэ speech recognition DTS тэ. За тэгээл үүнээ гараад ингээл одоо үгдгэн сар тутам шиг том шинэ технологиуд дээр аюу урдтай ажиллаж байгаа учраас хуучин юмтай зуралдаад байгаа. Нэгдүгээр заавч алга сонирхолж ялга. Хоёрдугаарт одоо 25 оноос нөгөө Монгол бичиг гэрэлж тэртэргүй ингээд цугтаа төрийн албанд нэвтэрч эхлэн тэ. Тэр үед үнэхээр одоо ойлгох байх хүмүүстэй мөн чанарын. Тэгээ ялангуяа ингээд төрийнхэн дөрүүлж ойлгох байх. Тэгээ төрийнхэн дөрүүлж ойлгож байгаа бол стандартаа мэдээж анхаарах байх. Гэдэг үгнээс хайсан байхгүй юу? Гэтэл одоо ингээд тэр чинь яг асуудал бүрэн гараад 25 он засахгүй шүү. Энэ жил 24 онд засчих юм бол 25 оны асуудал ч юм бас аюу асуудалгүй явна да тийм. Тэг ингээд явах юм болов гэхээр бас одоо юу гэдэг нэг сайн хөдөлгөхгүй л баг шүү. 2025 оны 1 сарын 1-ээс төрийн бүх бичиг баримт чинь Монгол бичиг дээр давхар явах гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр үед асар том үндэсний хэмжээний тест явагдах нь шүү дээ. Таал хүмүүс юу гэж хэлэх нь бол шууд анзаараад мэдчихлээ. Угаасаа та өмнө угаасаа зөндөө ноцолцсон болохоор тий. Тэгэл эн чинь нэг тийм за ганцхан манай фондор өчээр Монголын баятыг гарч ирэвэл өөр фондор өөрөөр харагддаг нэг тийм зовлонтой юм болно шүү дээ. Тэнгүүд одоо нэг хүн болгоно нэг ганцхан баятыг гарч байгаа гэл нэг яг Windows-ийн орчиндаа бол нэгцэн маягаар жоохон явах бол боломжтой байх. Гэхдээ одоо ч Mac байна тий. Android iOS зөндөө юмнууд байна. За энэ дээр чинь тэгэл нөгөө хуульж өрчиж эхлэн шүү дээ. Microsoft-ийн фондууд ч юм бол хамаагүй нэлтэй ажиглаж болдгоо лицензтэй шүү дээ тий. Тэгэхээр YT өөрөө тийм байхгүй. Зарим бонд болно л да ирэл ч бас эдгээр чинь таймс нуу арама энтри чинь бол бас гайгүй болгоцсон шүү дээ. Юу бол шахгүй YT. Тэгэхээр яг энэ дээр очиод тэгэл нэг үл тэгэл хуулиаж өрчиж эхлэн за тэгэл ер нь их
одоо тэгэл яг хуу ядуу орны зовлон чимчин гээл нэг юм тэр үгээр нэг төрий барайл нэг явдаг. Тим нэг замбраагүй жоох юм болох л баг. За тэгээд эртээ дөрөв манай одоо шийдлүүтээ бас асуудал үүснэ. Автомат өргөлөө гараад ирэхдээ ч юм бол тун амл завраар л явж байгаа. Тэр нь бас манай 9 бон дээр л зүг ажлын баяд дээр ч буур харагдсан шүү дээ. Ер нь гол асуудал чинь тэр байхгүй. Unicode дээр нэгтгэж ингээд нэг кодоор яваад ингээд их юм бол фонтууд ч хүртэл чигдрээд тийм ингээд нэг болоод хин дуртай одоо фонт хөгжүүлэх чинь сайхан гоё фонт хөгжүүлээд ингээд явж болох байхгүй. Гэтэл ингээд өөр учраас нөгөө фонт хөгжүүлэгчд нь сүултээ одоо залхаад тий. Яалтай билээ нэг чинь ямар ч айгүй балаа байдалд орол ачиж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд гоё хүмүүс яг сонирхлоороо монгол бичиг бол баг урлаг болоо өгчсөн тий. Гоё учраас гээл одоо өстой тим сэтгэлээр л нэг монт хийж ийн үхээс биш. Юу гэдгийг тэрүүнийг эргэлтэнд оруулаа явах зах зээл ч үг нь бол байсаар байтал тэгэл байхгүй болгооч. Эвд ачиж байгаа.